ер нь 100 бол аль биесээр дурслаа. Одоо ингээд бидний намрын одоо чуулган эхэлж байна. Тэгээд тэр хамтдаа үргэлжлүүлэн цуглаад эзнийгээ магтцгаая. Тэг эзнийгээ хүндэлцгээе. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэй үнэнээр амьдрахтун гэсэн сэдвтэй тийм номлол хуваалцах гэсэн юм аа. За тэгээд та бүхэн ерөнхийдөө ер нь худлаа үг юм цуу ярианд дуртай юу дургүй юу? Ялангуяа одоо таны тухай тий. Эсвэл таны хайртай дотны хүний тухай янз бүрийн худлаа үг цуу ярианд бол та нар тийм дуртай биш ах тийм ээ. За худал үг цуу яриа ба гажуу сургаалын хор уршигын талаар бас өнөөдөр би бас жоохон ярина. За бид нар хэрвээ Иохан номын одоо 8 дугаар бүлэг дээрээс харах юм бол тэн дээр нэг юм хэсэг ишлэл байгаа. За 31-ээс нь унших юм бол Есүс өөрт нь итгэсэн юудэчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагч байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэгсэн тэд хариуд нь түүнд бид Авраамийн удам бөгөөд хизээж хиндэж боолчлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно гэж та юунд хэлнэ вэ гэв. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Боол гэрт мөнхөд байдаггүй. Одоо эзнийхээ гэрт гэсэн. Харин хүүн л мөнхөд байдаг. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Та нар бол Авраамийн үр удам гэдгийг би мэднэ. Гэвч та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхад харсан зүйлсээ би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ үйлддэг шүү дээ гэсэн ба. Аамен. За энд гарч байгаа ишлэлээр Есүс ийм одоо өөрийг нь сонсож дагж байгаа хүмүүс дотор бас өөрт нь итгэсэн юудэ хүмүүст хандаж гэж хэлсэн ба. За тэгээ одоо Есүсийг болохоор ч хүмүүс одоо яг юудэ Бэтлехэм төрсөн гэдг нь бас нэг сайн мэдчихгүй байгаа байхгүй. Гэхдээ Есүсийг Назарт өсөж торинсон гэдгийг нь мэдж байгаа. Тэгээ Назар гэдэг чинь Юудэ аймгаас биш одоо Израилийн одоо Галил аймагт байж байгаа. Галил аймгийн Назар гэдэг баг нэр нь ч дуулахгүй нэг жижиг хотоос гаралтай хүн юм гинлээ гэд бүгдээрээ сонсч ирсэн. За ингээд нөгөө өөрийг нь дагж байгаа сонсож байгаа хүмүүс дотор бас ингээд тэр чинь аймагаараа өөрсдийн нэг ялгар хувц хунартай байсан байна л да. Тэгээ Юудэ хүмүүс одоо түнд итгэсэн байгааг хараад тэднэрт юу гэсэн гэхээр хэрвээ та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагч болсон байна гэж хэлж. Тэгээд та нар үннийг ойлгох үедээ та нар бол чөлөөлөгдөж байгаа маа гэж хэлсэн. Тэгсэн нөгөө Юудэ хүмүүс юу гэж хэлсэн гэхээр бид нэр угаасаа л ерөөсөө эрх чөлөөтэй байсан ш. Та ч одоо бид нар эрх чөлөөтэй болно гэж юуны тухай яриад байгаа юм бэ гэсэн маа. Тэнгүүд Есүс энд ерөөсөө нөгөө нэг одоо бидний боддог эрх чөлөөний нөгөө одоо хэн нэгний одоо гарт орох тухай ярихаасаа илүү Есүс нүглийн боолчлолоос та нар чөлөөлөгдөх тухай ярьсан гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ ингэхдээ нэгэн жишээ авч хэлсэн нь боолууд тэгээ боол зарцнаар тэгээ эзнийхээ гэрт мөнх байдаггүй шүү дээ гэж. Тэгээ тэд нар төр хугацаанд байдаг. Яагаад энийг тэгж хэлсэн гэхээр жоохон сүүлд одоо өөр улс орны юугаар бол боол болсон л насаараа боол очих гэдэг нэг тийм ойлголт явсан байхгүй. Харин израилчуудын хувьд бол харь оронд ингээл дайн тулаанд яваад одоо нэг боолтой боллоо. Эсвэл боол худалдаж авсан байлаа гэж бодоход хуучин гэрээнд өгсөн зааврынхын дагуу харуул тэр боолыг 7 жил болоод суллах хэрэгтэй байсан баг. 7 жил болоод суллаад явуулах хэрэгтэй байсан. Нутаг руу нь явуулах хэрэгтэй. Тэгээ тэр боол яваад одоо тэр нутагтаа очоод тэндээ төхнөж чадахгүй тэгээд буцаад эзэндээ ирж ингээ насаараа баяа гэвэл бас байж болно. Тэгэхээр уг нөгөө тэр боолын эзэн гэдэг байгаа хүн нь тэгээ одоо эзний тушаалын дагуу тэр хүнийг чөлөөлөх хэрэгтэй байсан ба. За ийм учраас тэр боол одоо эзнийхээ гэрт мөнх оршдоггүй гэсэн тэр санаа эндээс гарч. Харин тэр айлд төрсөн тэр хүүл тэгээ одоо эцгийнхээ өв хөрөнгийг өвлөхөөр тэнд ингээ мөнх ингээ амьдрах болно гэж ингэж хэлсэн ба. За ингэж хэлэхдээ Есүс өөрийнхөө тухай ярьж ирсэн. Тийм ээ. Тэгээ би бол Бурхны хүү гэдгээ хэлсэн баг. Тэгээ би эцгээсээ сонссон би одоо тэр угаасаа л би тэр мөнхийн улсаас би ирсэн учраас би тэнд юу болж байгаа, тэнд яах юм. Тэгээ одоо Бурхан эцгийн юу хүсэж төлөвлөж байгаа. Тэгээ тэр юу хийхийг хүсэж байгаа гэн би мэдж байгаа учраас.
Би түүнтэй ярьдаг байсан учраас түүнээс сонссон зүйлээ би та нарт хэлсэн. Тэнгүү та нар намайг алах гэж оролдож байна. Та нар ч гэсэн ингээ гэрт өөрийнхөө гэртээ хэдийгээр ингээ аав ээжийнхээ үгийг сонсохгүй юм шиг байгаа мөртлөө яг үнэндээ дараа нь амьдрал дээр яг өөрсдийнхөө эцгийг дуурайж амьдрдаг штэ гэжсэн юм. Тэгэхээр Есүс бол энэ дээр юуны тухай хэлээд байгаа нөхдөр би худлаа яриаггүй. Би өөрийгөө хэн болохыг хэлэхгүй та нар намайг үзэн ядж байна гэсэн юм. За энэ дэлхийд Христэд итгэлийг одоо хүмүүс босон шашнаас ялгаж бас нэг дургүй байдаг бас нэг том шалтгаан нь үгхээр Есүс өөрийгөө бурхан гэж хэлсэн л байгаа. Есүсийг одоо загалмаа цовдлсон тухай Библиэлд бас олон газар хэлсэн байгаа. Есүс өөрийгөө би бурханы хүү байна. Би аврагч байна гэж хэлснийхэн төлөө түүнийг загалмаа цовдлчлоо гэсэн байна. Тэгэхээр бид нар яг энэ үннийг тэгээ энэ босон явдлыг бид нар бусдад ярихыг сайн мэдээ ярих гэж ярьж байгаа. Тэгэхээр бусдад ингээд ярихдаа бид нар эндээс ямар нэгэн зүйлийг нь хасаад тэгээ Есүс бол бурханы хүү гэдэг хэсгийг нь бид нар хасчих юм бол энэ яг буруу утгаараа сайн мэдээ болж чадахгүй. Дутуу сайн мэдээ гэж ямар юм бэ те? Дутуу юм ярьчвал. Тэгээ нэг бид нар Иохан гэж номын одоо 4-р бүлэг дээр харах юм бол тэн дээр нэг Самар эмэгтэй анх одоо Есүстэй уулзчихад Есүс амьдралын тэр чигээр нь нэвч шовт мэдээд байгааг нь мэдэнгүүтээ нөгөөдөг чинь өөрийнхөө тэр амьдарч байсан тэр хотод Сухарга хотынхонд очиод хэлсэн ба. Нөгөөдөлөө дуудаад ирсэн. Тэгээ энэ хооронд тэр эмэгтэй тэр одоо хотынхондоо яг юу гэж хэлж тэр хүмүүсийг Есүс рүү авчирсан бөөмөд тэр талаар нь Библиэлд байгаагүй. Гэхдээ тэр эмэгтэй юу гэсэн гэхээр өөрийнх нь бүх юмыг мэдээд байгаа нэгэн иш үзүүлэгч байх шиг байна гэж хэлээд авчирсан ба. За нэг хотынхан Есүстэй уулзсныхаа дараагаар тэд нэр хэр зэрэг урт хугацаа өнгөрөөсөө мэдгүй. Ямар ч байсан тэр хотынхан Есүст итгэсэн байна. За үүний дараа тэд нэр тэр эмэгтэйд хэлсэн ба. Бид нар анх чамайг дагаж ирэхдээ сонссноосоо илүүгээр түүнтэй уулзчаад бүр илүү их итгэжлээ гэж хэлсэн ба. За тэгэхээр зэрэг бид нар одоо энэ газар дэлхий дээр өөрсдийнхоороо одоо ингээл Есүсийн тухай энэ тэнгээл хүмүүс одоо соёл алив нэг одоо саад бэрхшээлийг даван байж энэ тухай ярих хэрэгтэй болдог. Хэрвээ бид нар ингээд цаг үеэ дагаад айж ичиж имээснээсээ болоод Есүсийн тухай сайн мэдээг бид нар хагас дутуу ярьж эхлүүл яах вэ? Бас зүрүү буруу ярьж эхлүүл яах вэ? Энэ бол бурхны хүсэж байгаа зүйл өрөөсөө биш. Тэгэхээр бид нар цаг хугацааныхаа туршид энэ сайн мэдээний үн цэнийг хизээж алдагдalgүйгээр ирсэн. Хүчинч саараагүй ирсэн гэдэг бид нар бодоод үүн дээр би та бүхнийг зоригтой байгаасаа гэж хүсэж байгаа. Тууштай байгаараа гэж хүсэж байна. Тэгэхээр явцын дунд хэн нэгэн хүн ингээд нэг хаандаа тааруулаад Есүс зүгээр нэг номлогч байсан юм байлээ. Бурхны хүү байгаагүй юм байлээ гэд яриад эхэлсэн бол яах вэ? Тийм ээ? Энэ чинь худлаа яриад эхэлж байна гэсэн. Тэгэхээр зэрэг сайн мэдээг мушгин гүйвүүлэх явдал бүр хаавсан 2000 жилийн тэртэгээс л эхэлсэн ба. Гэхдээ энэ үнэн ерөөсө саараагүй ирсэн шалтгаан нь Есүс бол бурхны хүү. Тэр бидний гим нүглийн төлөө тэр өөрийгөө өгсөн. Биднийг тэр гмийн боолчлоос чөлөөж мөнхөд тэр диваачнд тэр хамт амьдруулахаар бидний төлөө тэр өөрийнхөө цусаар тэр өөрийг төлсөн. Гим нүглийн маань шийдэглийг өөр дээр авсан. Өвхлээс амьдрсан нэг юм а. Дахин ирэх нэг юм а гэдгийг л итгэсэн тэр хүмүүсээс болж өнөөдөр үнцэнтэй хүчтэй хിവэрэ ингээд өнөөдрийг хүрсэн байна. Тэгээ бид нар энэ одоо улааг энэ одоо сайн мэдээг бид нар дамжуулагч нар байгаа. Тэгэхээр би та бүхнийгээ уриалж байна. Энэ үнэн дээр бат цогсож энэ үннийг бас хамгаалдаг байгаараа гэж урьж байна. Амен. За тэгээд өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм болохоор зэрэг худал мэдээлэл, цуу яриа, юм зөрүү, буруу тийм ойлголттой яриа, сургаалууд бол маш хурдан тархдаг болсон ба. Хүмүүс нэг айхтар ингээд нэгтлаад байдгүй юмыг. За сүүлийн үед одоо нэг AI гэж нэг асар хүчтэй юм гарч ирлээ тийм ээ. За тэгээ одоо нэг бүр улаан цаам ингээ гар хүлэн зөрөө давхцаад байгаа юм видеог AI-аар хийсэн ба. За тэгээ нөгөөтг нь ингээд бүр ингээд одоо нэг яадагчлаа нэг загас хөлтөө болоод явцдаг ч үлээ нэг тийм болоод тэгсэн чи оо ийм амт байд юм биш тэд нар гэл ингээд яриад ихсэн байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү юм бол ерөөсөө бид нар энэ сошиал ертөнцөөр зөндөө энэ тэнтгүү харж байгаа. Тэгээ бид нар энийг нь худал үнэн гэдгийг ялахгүйгээр шууд комент бичих нь хамгийн гол зорилго нь болчиход байгаа. Тэ? Ямар нэгэн сэтгэлээ үлдээх гэдэг нь бидний зорилго болчих гээд байна. Тэгэхээр хэрвээ бид нар амьдралд бодод тэ энэ үнэн үү, зөв үү,
буруу юу гэдгийг нь бид нар нягтлж шалгаж ялгахгүйгээр сэтгэлээ хилдэг болоод хувирчвал энэ нь ерөөсө зогсохгүй. Хин нэгэн энэ чинь буруу байна гэдгийг хэлэх. Энэ үнэн шүү. Энэ нь буруу шүү гэдгийг ингээд ялгахад хүчтэй байснаар л худал муу мухаан саарч үнэн илүү хүчтэй байх болно. Энийг инээдтэй нэг онгоо ярьж өгье. За зохиомл онгоо баг л та. За яасан гэсэн нөгөө одоо инээдтэй учраас инээдтэйгөө шууд зарим хүн инээж эхэлж байна. Та нар инээх гэсэн шүү заяа дараа нь. Эхлээд захиалч. За нэг хоёр хүүхэд хөршийнхөө цэцэрлэгээс ингээд нөгөө юу хулгайлж гинэ. Одоо жимс хулгайлж гинэ. За ингээд бүр ингээд цүнх дүүрэн ингээд жимс хулгаалсан. Тэгээд нөгөө хоёр чинь хоёлаа хаана орж байгаад хуваах уу гэдгсэн. Хамгийн тохиромжтой газар нь тэр хоёрын ойрхон байгаа оршуулгын газар байсан баг. Тэгээ нөгөө хоёр чинь нөгөө юуных нь хашааг давж орохоор шийдсэн. Тэгээ хашаа давж явахдаа нөгөө цүнх үрж явжсэн жоохон болгоомж алдаад хоёр ширхэг одоо оранж ингээ гадна нь унсан байгаа. Хашааны гадна. Тэгээ нөгөө хоёр чинь тэрийг авъяч гэж буцаж эргэж буурсангүй тэгээ тэр чигтээ даваад нэг одоо булчны чулууны араар орж сууж байгаа хоёлаа сууж байгаа цагаан нөгөө цоглуулсан юугаа жимсээ хууч эхэлсэн. Тэгээ яг тэр үеэр нилээн ингээд цогтцсон нэг халамцуу нөхөр тэр үеэр нь тэр хашааны хажуугаар явж таарсан. Тэгснээр нөгөөтг чинь нэг юм сонин яриа сонссон баг. Энийг чамд, энийг надаа. Энэ бол чинийх, энэ бол минийх гал ингээд хэлж байгаа сонссон байл т. Тэгээ нөгөө ч өстө өгтлээ хайсан баг. Тэгээд гүүгээ замын нөгөө талд байгаа сүм рүү гүйж орсон баг. За одоо ингээд католик гэсэн. Тэгээ одоо прист гэ тахилч нь байж та. Тахилчиг дуудаа, номлогчийн дуудаад хүүе. Би сая энэ оршуулгын газрын хажуугаар явжсэн чинь нөгөө бурхан чөтгөр хоёр тэнд байгаа сүнснүүдийг хувааж авч яах гэсэн баг. Тэгээд нөгөө номлогч ч гэсэн гайхаад гүү яасан нэгэд хоёлоо очиод нөгөө яг тэр газар нь очиод ингээд сонссон чинь энийг чамд энэ бол минийх гал хуугаал дууссан болтой гэснэ. Хашааны гадна байгаа хоёрыг яах вэ гээл. Тэг нөгөө хоёр чинь бүр өвхлээ аяагаа зогссон байгаа байхгүй. Яг зүгээр зохиомл төвөгч гэсэн тэр хоёр нөгөө бодит байдал нөгөө хоёр хүүхэд хулгаалсан оронжоо хувааж дуусаад тэгээ гадна үлдсэн хоёроо санангуудаа нөгөө хоёрыг бас хувааж авахар шийдсэн баг. Гэтэл нөгөө дунд нь тэр нөгөө халамцуу нөхөр те яг нөгөө юмдаа ингээд бүрэн анхаарал тавьж чадахгүй болчихсон тэр нөхөр худлаа мэдээлэл тарааснаас болоод бүр номлогч хүртэлтэй өөрийнхөө нөгөө ихтгэл баримтлалаас айж штэ бүр ингээд зүхтэж байгаа байхгүй да бүр те уг нь ингээд бурхан чөтгөр хоёр 8 алцаал одоо тэрний сүнсийг би аавна энэний сүнсийг би аавна гэж булаацалтахгүй шүү дээ. Тэг Христэд итгэгч бид яг тэр үнний дотор амьдрах үүрэгтэй. Иохан 8:32 дээр хэлэхдээ та нар үннийг ойлгох үедээ үнэн та нарыг чөлөөлж ийн гэдгийг мэдэх болно гэж. За тэгвэл өнөөдөр би энэ 3 зүйлээр нэгдүгüүрт нь худал үг цуу ярианы тийм сүнслэг хор уршиг юу байд юм бэ? За тийм дотроо аад нь манай нэг багш гэдэг. Нэгийн аагийн тэгээ тэр дотроос аана гэж тэгж ярьдаг. За тэгвэл нэгдүгüүрт нь худал үг бол энэ бурхны шинж биш. Бурханлаг байдал ерөөсөө биш. Бурхан бол үнэн. Библиэлд хэлсэн. Тооллого номны 23:19 дээр бурхан бол худал хийдэг хүн биш юм а гэж хэлсэн байна. Израильчуудад хандаж хэлсэн Мосогоор. Тэгээ бурхан хэлсэн шигэ үйлдэж чаддгүй хүн шиг бишээ гэж ингэж хэлж байгаа. Тэ? Бас ингээд том ам гарчгаад тэрнийг биелүүлж чадахгүй бантдаг хүн бишээ гэж бас хэлсэн байна. Хүн өөрөө ингээд том ам гарчаад тэрнийг биелүүлэхийн төлөө ингээд зовж шаналаад байдаг бол бурханд тэгэх шаардлага ерөөсөө байхгүй гэсэн. Харин диавол бол худалч юм а гэсэн. Одоо сатан тий муурын сүнс бол худалч юм а. Иохны 8:44 дээр ингэж хэлсэн. Худал хуурмгийн эцэг юм а гэж хэлсэн. Тий тэр бол худал хуурмгийн эцэг юм а гэж хэлсэн. Иохны 8 хэдгэнэ 44 дээр ингэж хэлсэн. Тэгвэл үнэн ба худлын тэр сүнслэг ялгаа нь тэ хинэн хийм бэ гэдгийг ялгаж өгч өгдөг. Хэрвээ тэнд үнэн байгаа бол тэр хичнээн хизүү байсан, хичнээн дарамт ийм одоо хавчлагын дунд байсан ч тэ
жинхэнэ үнэн ингээд зогсоож гозоож тэр үнэн ингээд тэнд хилэгдэж яригдаж байгаа бол тэнд бол бурханлаг байдал ойрхож байна гэсэн. Харин тэнд худлаа хуурмаг эргэж бутсан байдал байх юм бол тэр бол диавол буюу нөгөө чөтгөрлөг зүйл тэнд байна гэсэн үг. Диаволын буюу одоо энэ сатааны анх хүмүүсийг болон бурхны бүтээлүүдийг буруутгаж өөртөө уруу татсан тэр явдал нь юу гэхээр биечтэр, чийчтэр, таанарчтэр олуулаа нийлээд бид нар бурхныгаа цохиод унгаачих юм биш үү? Тэрнээс бид нар илүү гарч чадах юм биш үү? Та нар намайг юу хийж чаддгийг харсан биз дээ. Тэгээ би түүнээс илүү гарч чаднаа гэдэг л одоо мессеж тараасан байхгүй. Тийм мессеж тараасан. За одоо ингээд сонгуульд өгөхөд ирэхээр чинь боо юм болтго тийм ээ. Зарим хүмүүс ч одоо ингээд нөгөө одоо хийж гавсан юм байхгүй. Бүр ямар ч хүн танихгүй нэг тийм хүн гинт гарч ирснэ амар их юм хийцэн болдог штэ. Аюу олон сургууль төгссөн болдог те. Энд одоо гавьяа байгуулсан хүн болоод явцдаг. Өндөр боловсролтой олон хэлээр ярьдаг мардаг. Нөгөө хэллүүдийнхээ алиг нь ч мэдэхгүй наацсан те. Тэгээд эн чинь дандаа худлаа мессеж штэ. Тэ худлаа цуу яриад тарааж. Тэгээ энүүгээрээ хүмүүсийн бодолд нөлөөлж. За энэнийхээ дараа яаж өгөхөөр нөгөө хүний гол зорилго нь өгөхөөр энэ хүн сайн хүн учраас л бидэнд сайн зүйл хийж өгнө. Тэгээ сатан бол яг ингэж ажилтдаг. Өөрийнхөө талаар зөндөө ийм гоё би энийг чадна, тэрийг чадна, надад ийм хүч байгаа, надад ийм сайхан тал байгаа. Энийг л ярина. Тэгээ одоо ингээ бодит байдал дээр одоо надад алт амлаад байгаа хүн, надад мөнхийн амьдрал амлаад байгаа хүн хоёрын аль нь л бид нар явах вэ? Хүний хувьд махан биеэр амьдарч байгаа учраас өөрийнх нь махан биед хэрэгтэй зүйлийн араас явах гэдэг шүү дээ. Гэтэл үнэндээ ингээд нөгөө тэр болгоноор дамжуулж бурхны хүмүүсийг, бурхны бүтээлүүдийг бурхнаас нь холдуулах гэдэг бол сатаны хийж байгаа ажил байна. Тэгээ энэ нь хүмүүст мөнхийн сүрэл авчирдаг гэдэг Библи хэлсэн. Худал цуу үг яраа итгэлийн ах дүүс нарын дунд бас эвдэрлэлцлийг авчирч яадаг. Монгол тэгэл одоо сонгуулийн үеэр юу болдог гэлээ. Бөөн олон ингээд юм өөр юунууд болчтой. Хошин шог дээр гардаг гэсэн эхнэр нөхөр хоёр өөр намд үйлчлээ явцсан. Тэгснэ нэг гадаа удамжинд таарлцаа. Чи юм уу тэр намынх гээд ингээд эхнэр нөхөр хоёр хоорондоо тэгж байгаа ш. Тэгээд сонгуул дууслаа бол одоо за хоёул одоо гэр бүл хിവэрээ буцаад ингээд гэр бүлийн амьдралаар амьдрья гэж ах шиг тийм ээ. Тэр худлаа цуу үг яраа тэ сүм дотор тэ итгэлийн ахын дүүс дотор гэр бүл дотор тэ найз нөхдийн дотор үргэлж эвдэрлэлцлийг авчирч яадаг. Тэгвэл сатан яг ингэж ажилтдаг тэ. Тэг одоо бузар муу тэр зүйлийг ингээд бид нар бол жоохон ялгах чадвартай учраас шууд ингээд муу мухай юм харагдвал бид нар ингээд жоохон энэ чинь буруу штэ гэж ойлгодог бол харин зөв худлаа цуу бол гоё юм шиг мөртлөө тэ цаагуур нь ухаж хөндөлж эвдэрлэлцлийг тарьж яддаг. Тэр жил нэг одоо юу юм да тэгээд одоо хүмүүсийн л одоо өөрсдийн л амал юм л та. Ингээд нэг манахаар ороод гарсан хүн яахад тэр чи викенд болоод нэг одоо гэртээ хөл хөвгтөө сууж байгаа хүн их нэртэй нэг пицца байраа ороод ирсэн Косткогийн. Нөгөөдгөө хайрцаг хайж амжаагүйсэн чинь нөгөө хайрцгийг харчингуудаа энэ пастор дандаа бэлэн хоол авч идээд байд юм байна. Тэгээ бэлэн хоол авч идэхтэй тул ингэж баян амьдрд юм байна штэ ингэж хэлсэн. Тэгээ нөгөөдг нь явсаар хагаад ерөөсөө чи ингээд тэг гэртеч хоол хийж чаддгүй их нэртэй болоод явчлаа. Тэ айгу залхуу гэр болоод явчлаа. Бид нартай хамт амьдраагүй хүмүүсийн л юу штэ. Тэгээд тэнд би юуны тухай ярих гэдэг чинь эргээд нөгөө муу сүнсний тэ сатааны тэр диаволын хийдэг энэ худлаа үг цуу яриа гэдэг чинь эргээгээ бурхны хүмүүсийн дунд тэ эвдэрлэлцлийг авчирч хоёр тал болгох юм зорилготой байдаг. Сургаалт өгс номын 16-гийн 28 дээр замаасаа гажигч хүн болвол эвдэрлэлцлийг тарих болно. Хов живд хараагч нь дотны нөхдөж салгадсан магс. Бид нар чи юуны тухай ярьж байгаа л худал үг цуу ярианы сүнслэг хор уршигын тухай ярих гэдэг шүү дээ. Тэгээ чуулган дотор ховд живд тархах үед сүнслэг нэгдэл бас алдагдчихэв. Тэгээ бид нар биднийг бол бурхан чи сүм дотор орж ирчгээд
чиний хажууд сууж байгаа хүнийг шүүх биш. Чи өөрөө бурхны өмнө шүүгдэж байгаа гэдгийг шүүгдэх байсан гэдгийг санаад тий даруй байгаараа гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар бурхны үгэнд анхаарлаа тавьж бурхны хүсэл зорилгод зөвхөн анхаарлаа тавих юм бол тэр өөр хин нэгний амьдрал дах тэр одоо өөсөв бол ерөөсөө бидэнд анзаарахдаггүй шүү дээ. Есүс хэлдэг тийм ээ. Та нар одоо өөрсдөө чинь нүдэнд бүхэл бүтэн байшингийн нуруу мод бүр чигцэн байж хахад хин нэгний нүдэнд дэх өргөсийг авч өгнө гэж байх уу гэж. Өөрөөр хэлбэл илүү дутуу тийм одоо хоовжив тэгээ цууяараа худал үг бидний амнаас гарахсгүй маа гэдгийг хэлж байна гэсэн. Тэгээд Эфесийн 4:3 дээр үгүйч хэлсэн гэхээр даруй бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн твчиж амар тайвны холбоос нь сүнсний эвнэгдлийг хадгалахыг хичээгээрэй гэж хэлсэн ба. Цуу яриа ховживн чуулганы нэгдэл нэг тий болон гэр бүлд хүртлийн чинь амар нөлөөтэй. Тэгээ нэгнээ хайрлахыг бас нэгэндээ итгэхийг ч гэсэн сулруулж яддаг байгаа. Зүгээр л нэг бид нар одоо хин нэгний талаар янз бүрийн бодоогүй байж тал танд хин нэгэн хурж ирснэ. Хүүе. Тэр чамайг тэгж ярьж илээ гэдэг. Тэгээ бид нар хизээч буцаагаад ингэж асуудгүй юм байна л да. Чи тэрийг яаж мэдчихэж байгаа? Чи тэрийг хаанаас сонссон юм? Чи энэ тэр хүн миний талаар ингэж ярих чи өөрөө сонссон юм уу? Чамд хэлсэн юм уу? Гэд лавлцдаггүй байгаа хгүй бид нар. Бид нар зүгээр шууд дотроо ингээд нэг гомдож эхэлдэг. Тэр галцэг одоо миний талаар ингэж яриад байгаа. Тэгсэн би ингээд бүр дамаа ингээд нэг тэ одоо яриаггүй баха. Хөөхий нөгөөдг нь ингээд аюу гимгүү өөрийнхөө мөрөөрөө амьдрал явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр л нэг замд нэг хорлооч нөхөр таныг тэгээ ярьж илээ гэх юм бол би дотроо нэг галзгоос асуучихгүй байхгүй. Тэгээд дотроо гомдоод яваад байна. Тэгээд цуу яриа ховж гэдэг бол яг ийм асуудалтай. Тэгэхээр зөв нэг нэгэндээ итгэхийг, нэг нэгэ хайрлахыг, нэг нэгнтэйгээ эвнэгдэлтэй байхыг сулруулдаг зүйл байгаа. Тэгээд чуулган дотроо эвнэгдэлтэй биш бол тэгээд гэр бүл дотроо эвнэгдэлтэй биш бол энэс ямар айхтар сэтгэлийн зовлон, ямар амар өвчин бай тийм ээ. Тэгээд ийм зүйлийг бурхан бидний амьдралд хизээж хүсэхгүй баг. Тэгээд тийм учраас бурхан өөрийнхөө үгээр дамжуул бидэнд маш тодорхой зааж гисэн. Та нар ихлээр даруй бай. Тэгээд та нар дүлгөөн зангаар тэгээд хайр дотор бие биеэ хүлцэн дэвчээрэй гэсэн. Хүлцэн дэвчээрэй. Заримдаа мангар ядаргаатай хүмүүс бидний эргэн дойронд байж л байдаг шүү дээ. Зангааш нь олдохгүй, хил үгэн дийлдэхгүй тий. Тэгээд тэр хүмүүсийг бид нар өнгөрөөж сурах гэдэг чинь нэг төлөвшөл байгаа шүү дээ. Зүр заримдаа дүлийн юм шиг болчих гэж тий. Бүр нэг эмээгийн ярьж ирсэн үг байгаа шүү дээ. Зарим юм дээр чи дүлээ авах хэрэгтэй болно. Зарим юм дээр чи хилгүй юм шиг авах хэрэгтэй болно. Зарим юм дээр чи хөлгүй юм шиг авах хэрэгтэй болно. Зарим юм дээр чи үнэхээр гаргүй юм шиг авах хэрэгтэй. Зарим юм дээр чи ерөөсө булчингүй юм шиг авах хэрэгтэй болно гэж байгаа байхгүй. Тэгээ зарим юм дээр чи үнэхээр яг хэвтрийн юм шиг байх хэрэгтэй болно. Энэ бол хүлцлийн тухай ярьж байгаа. Энэ бол төлөвшөл, агуу төлөвшөл бол хүнийг өнгөрөөгөөд харин өнгөрөөж чадж байгаа төр хүн бол өөрөө тэгээ яг тэр байдлаас илүү хүчтэй гэдгийг харуулж байгаа хүн гэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт нь буруу зөрүү сургаалын аюулын талаар Библиэлд бидэнд бас ингэж дурдсан байдаг. Буруу сургаал тийм гаж тайлбар, зөрүү сургаал хүмүүсийг бурхнаас холдуулдаг. 2-р Тимотийн 4-р бүлгийн 3-аас 4 дээр харах юм бол цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гжигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чихэн үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно гэсэн байна. Чуулганы түүхэнд бол ийм зүйл зөндөө тохиолдож байсан байна. Ялангуяа одоо хүн маш олноороо цугларсан тэр газруудад ийм зүйл маш их болдог. Нэг л өдөр тийм ээ одоо таныг хамрагдаг, цуглаан, сонсдог одоо пастор, одоо удирдагч нар, номлогчийн тэр үг таны хүслийг гүйцээх гэж. Тэгээ энэ үед чихий чин гжигдсэн багш нарыг өөртөө ингээд цуглуулна гэж хэлсэн. Энэ бол гажуудал болно гэж хэлсэн. Тэгэхээр энийг бид нар давах хэрэгтэй болно гэсэн. Тэгээ би ч олон ч удаа та бүхэнд бас ярьжсэн дөө тийм ээ. Тэгээд жоохон томроод ирэхээр угаасаа хин хизээ аав ээжийнхээ үгийг бүрэн сонсоол заа гэл ингээд суучт. Дур хүсгүй байгаач заа гэдэг тэр нас өнгөрч байгаа байхгүй. Харин тэрний дараа
Тэгээ одоо нэг юм залуу зандаа явах үед бол аав ээжээгээ сонсохгүй одоо танаар амьдралаа мэдүүлэхгүй гэдэг явах үе бидэнд бас байдаг. Гэхдээ нөгөө өөрсдөө ингээд амьдрал туулаад эхлэх үедээ аав ээжээсээ дахиад нэг хэдэн үг сонсч юмс нэг алгадуулчих юмсан гэдэг тийм харуулсал зөндөө байгаад байдаг тийм ээ энэ тийм. Тэгээ энэ бол тэр хүн одоо төлөвшөлтөд хүрсэн гэсэн утгатай. Тэгээ одоо нэг сүүлийн үед аягүй их тийм видеонууд их гардаг шүү дээ. Одоо би нэг бас нэг сэтгэл хөдлөсөн нэг видеог аягүй сайн санаж байгаа. Нэг эмэгтэй ингээ жирэмсэн эмэгтэй нэг настай хүнтэй сууж байгаа. Тэгсэн чинь нөгөө настай өвгөн нөгөө эмэгтэйг тэгж аахгүй. Одоо хизээ төрөх үү гэсэн чинь одоо нэг 21 хоноод төрхөндөө гэж гэлөө биш 21 дэх 7 хоногтой явж байгаа гэсэн баггүй 21-нд 7 хоногтой. Тэгсэн чинь нөгөө өвөө болохоор юу гэж юм гэхээр бас төгсөн байх шүү те. Одоо бас дахиад нэг хэдэн 7 хоног явах хэрэгтэй болох нь даа гэл. Тэгээ одоо юу яах вэ? Чамд одоо тусалцгаар хүн байдгүй чи хинтэг амьдрдаггүй гэл асууч нөгөө эмэгтэй би аавтайгаа амьдрд юм аа гэдгсэн чи аав чинь одоо чам зөндөө тусалж байгаа хэрэгтэй гэсэн чинь заримдаа аав маань намайг таньдгүй маа гэсэн баг. Тэгээ яг эсвэн дээр нөгөө аавгаа дагуулсан явж байгаа байхгүй. Аав нөгөө нэг мартдаг өвчтөй болцсон. Тэгэл тэр бол өдөр болгон амьдралд нь давтагддаг байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэйн хувьд яг бүр ямар агуу юм бэ гэж харагдаж байгаа шүү дээ. Тэр одоо нөгөө хайрынхаа олмоос олж штэ аавда хайртай өөрөө хүүхэдтэй эцэн нөхөртөө хаягдсан юм уу яатсан нэг тийм дээ. Тэгсэн мөртлөө өөрийг нь ерөөсө таньдгүй нөгөө өвгөнтэй ингээд амьдраад байдаг. Энэ бол бас л бидний хүн болгоны хүсэж байх амьдрал ерөөсөө биш. Тэгээ бидний хувьд тийм ээ одоо гойж чимэх юм байхгүйгээр яг Христ бидний төлөө өөрийгөө өгсөн гэдэг үннийг бид нар насаараа сонссон ч үнэхээр бид нар үргэлжтэй амен түүнд би талархаж амьдрна гэдэг бол төлөвшөл баг. Яа заримдаа бас л ингээл тэ одоо юу вэ штэ ингээд юм яа нэг өдөр нэг жоохон унтчих юм уу нэг бүтэнсэн өдөр нэг сайхан унтчих юмсан гэж өдөр байна штэ. Тэгсэн чи босоод цуглаан руугаа явах. Яагаад? Бид нар чинь нөгөө эзэндээ талархж байгаа зүрх сэтгэлээсээ л болж ирдэг штэ. Тэгээ энэ бол төлөвшөл байгаа. Галаат ном хотынд бичсэн загтал дээр юу гэсэн гэхээр Галаат 1:6-9 дээр хуурамч сайн мэдээг тунхагладаг маш хатуу зэмлсэн байна. Тэгээ энд юу гэсэн гэхээр Христийн нэгүслэр та нарыг дуудснаас ялгаатай сайн мэдээ рүү одоо энэ дэр gospel гэсэн үг байгаа л дээ. Ялгаатай тийм сайн мэдээ рүү, номлол руу та нар ийм түргээ иргэсэнд би гайхаж байна гэсэн. Миний нэг сайн бас нэг таньдаг одоо залуу эмэгтэй уг нь манай энэ Америкт байгаа нэг цуглаанд явдаг гэсэн. Тэгэл уулзаал ингээл итгэлийн хад энд ингээл тааралдаг конференс дээр тааралдгаар аюу их ингээл нөгөө гэрчлэл яриаал ингээл бас их юм асуун барин ингээл те ингэдэг. Тийм байсан чинь нэг өдөр айгаа буддист болсон явчихна. Би гайхаад өө яа чи чинь юу болж байна? Миний дөө наатахчил биш шүү те. Чи чинь одоо юу амьд бурхныг олцоод одоо ингээд нөгөө амьд бурхандаа итгэлээ орхиод буцаад нөгөө шүтэн шүтэх юу руу иргэн гэдэг чинь наа чи байж боломгүй доромжлоо шүү дээ. Хэрвээ би чиний аав байгаад тэгээд чи нэг зүгээр өөр одоо эцэгтэй болж гин гэсэн үг. Тэр нь амьгүй, өөртөө нь ярихгүй, өөрийнх нь төлөө амиа өгсөн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Өөр эцсийн эцэс тийм ээ. Өөрийг нь ирж авах тэр нэгэн лөө явахгүй байгаа. Ийм амьдралыг сонгосон байна чи ингэж болохгүй. Би айгүй харамсаж байна. Чи одоо амьд сэрүүн байгаа дээрээ эргээрээ, бурхан руугаа эргээрээ гэсэн. Одоо ч гэсэн ингээл манай буддын шишин болгоо ингээл ямар ч их одоо тийм юу Facebook юм юу тавьдیں۔ Дээр reel видео тавьдیں۔ Тэгэл явж байгаа. Үнэн сайн мэдээг говьлсон бүхэн авралын замаас таныг холдуулж болцсохгүй юм. Буруу сургаал хүмүүсийг төөрөгдүүлж итгэлийг эвддэг. 2 дугаар Петрийн 2:1 дээр юу гэсэн гэхээр харин хуурамч иш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан эзнийг хүртэл үгүйсгэж хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсдөд дээрээ түргэн сүрлийг авчрах болно гэж ингэж хэлсэн.
За ингээ эдгээр нь өөрсдийн ашиг сонирхлоор Бурхны үгийг мушгин гуйвуулж байгаагаар нь танигдчихэд. За одоо ингээд бас ингээд юу ажиллана л да. Тэр одоо сүнсийг буюу одоо энэ зөв үү буруу юу гэдгийг шалахгүйгээс болоод бид нар төөрөгдөлд автах магадлал асар өндөр болдог. Тэгээ ямар үед энэ төөрөгдөл орж ирдгүүг вэ? Бид нар өөрсдөө үннээ мэдгүй байх үед. Бид нар өөрсдөө итгэлийнхаа баримтлалыг сайн мэддэггүй. Энийг би одоо Библийн дагуу яаж харах юм? Бидний итгэл баримтлалын дагуу бид нар юмд яаж хандах ёстой гэдгээ мэддэггүй. Бас тэрэн дээр эргэлздэг явлаа. Бурхныхаа үгийг уншдаггүй, бас тэгээ дээрэс нь тэрэндээ бас сайн ойлголт байхгүй бол бид нар ямар нэгэн зүйл төөрөгдөлд автагдах болно. Саяхан нэг ийм гаж урсгал гэх юм уу, бүр ингээд Христийн тухайч ярихгүй нэг тийм шашин солонгост байна л да. Тэгээ нөгөө тэр гол тэр одоо нэг иймэрхүү ийм гаж сургаал, ийм буруу урсгал гэх юм уу, ийм одоо шашнуудад чинь нэг ийм төлөөлөгч байгаа. Тэгээ тэр хүн нь идтэй шидтэй хүн л ахгүй. Тэгээ тэр хүндээ биширсэн хүмүүс л цуглаж байгаа шүү дээ. Тэгээ манай цуглаан тийм биш үсттэй. Энэ мангэрлэг нь ид шидтэй хүн байгаад тэг ингээ таад ингээ нэг бүхэлдүүтээ ингээ 20 жил ингээ намайг дагаад цугласан юм биш үсттэй. Тэг яг тэгж ажилтдаг байхгүй. Тэгсэн тэр нөхөр яасан гэсэн чинь бүр айгуу залтаа нөхөр юм шидтэй ус гаргасан гэж байгаа байхгүй. Тэгээ өөрөө нэг юм уулын нэг юм усны нэг ам дээр очиж ингэж газар худалдаж авангуудаа. Тэгээ тэр усаа ингээд усандаа ингээд нэг шившлэг хийчингүүд нөгөө ус нь эдгээдэг болж байгаа байхгүй. Тэгээ энэ усыг хичнээн ч хоног хадгалсан энэ муудахгүй гэл ингээд. За нөгөө одоо та бүхэн магадгүй нөгөө юугаар үтсэн байж магадгүй тэр нөгөө золбоо ТV тэр юугаар харсан мó. Яг ийм төрлийн өөрийгөө яг бурхан шиг ингээд тооцсон хүмүүс энэ дэлхий дээр бараг 100 хэд болсон байна. Бүр ингээд шинээр нэмэгдээл байгаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө 63 хүн өөрийгөө бүр ингээд би болоод амьд бурхан гэд нэрлэжсэн болоод тэрний 40 хэдэн солонгосоос гаралтай. Гэхдээ солонгосчууд яагаад ингэж байгаа юм болоо? Хуучин Монголд бас монголчууд хүчтэй байх үед хааныга бурхан гэжсэн шүү дээ бүр тийм ээ. Япончууд бас нэг хэсэг энэ Азийг төвөөж явах үед чинь хаан нь бурхан нь байлаа шүү дээ. Юу тэр германууд те нацист те фашистууд гэх юм уу одоо нацистууд Европт төвөөж явах үед хин чин нөө Гитлер чи өөрөө бүр тэр одоо Европынхаа бүр бараг дэлхийн гэж нэрлэдэг тэр хааны титмийг хаасан Австрид очоод хүчээр өөрийгөө хаан томлуулсан маш. Тэгээ бүр хааныхын титмийн өмсөд нөмөргийн өмсөж жогоод морь унаад Герман руу явсан байгаа даахгүй бүр. Тэгээ бүр Гитлер чи өөрийгөө бүр бурхан гэж байгаа шүү дээ бүр. Тэгж байгаа шүү дээ. Оо тэгээд ингээд нөгөө ямар нэг байдлаар өөрийгөө бурхан гэж л хэлж байгаа бол энэ бол үнэхээр Библийн дагуу биш. Энэ бол жинхэнэ үнэн итгэл биш болчихж байгаа маа. Христэд итгэлийн хувьд бид нар Христ эзэн мал бидний цорын ганц аврагч гэдэгт итгэж байгаа. За майн гэрэл гэж нэг хүн гарч ирээд ингээд та бүхэнд янз бүрийн одоо чадвар үзүүлж болно. Чадварын тухай. Авьяас үлгийн тухай яриа. Тэглээгээд би Христ болчихж байгаа юм уу? Та надад хариул дээ. Тэглээг би Христ болох уу? Үгүй. Хэрвээ та үүнд ингээ баттай итгэж байгаа бол та өнөөдөр яг маш зөв зам дээр байна гэсэн. Чадвараасаа болж би Христээс давчиж байгаа юм биш үхгүй юу? Би өөрөө хэр зэрэг мундаг сайн ярьж те одоо Христийн цуглуулснаас ч илүү олон хүн цуглуулж чадж байгаагаар би Христ болчихж байгаа юм биш. Би Христээс давчиж байгаа юм биш. Би Бурханаас илүү болчихж байгаа юм ерөөсөө биш байхгүй юу? Харин нөгөө утгаараа бид нар юу гэж хардаг лээ? Бурхан түүнийг хэрэгжилж байгаа гэдгийг л хардаг. Харин бурхан хിവэрэл байгаа. Бид нар энэ дэлхий дээр хүн хин нэгэн хүн өөрийгөө би одоо ийм хүчтэй, тийм хүчтэй, одоо ийм ичтэй, өвдөлттэй гэж байгаа бид нар шалгах хэрэгтэй. Энэ хүн Христ биш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бидний хүлээж байгаа тэр Христ бид дахин ирнэ. Тэгээ энэ дэлхийд дахиж төрөх шаардлага ерөөсөө байхгүй. Хүний биеийг нэг л удаа өмссөн шүү дээ, тийм ээ. Хүний биеэр нэг удаа л амьдарсан шүү дээ.
Хүний биеэр нэг удаа байхдаа бидний гим нүглийн улмаасаа үүрэх ёстой байсан шидэглийг үүрхийн тулд махан бие дотор амьдарсан учраас Христ хүний биеийг нэг удаа өмссөн байхгүй. Дахиж өмсөх ерөөсөө шаардлага байхгүй. Дахиж махан биеэр би Христ байна гэж гарч ирэх шаардлага байхгүй. Одоо харин үхлийг ялсан, тэр ялгуулсан, тэр Бурхны хүүгийн дүр төрхөөр ирнэ гэсэн байгаа шүү дээ. Түүнтэй энэ зэрэгцэг түүнтэй ингээ харьцуулж ямар ч чичин энэ дэлхийн орчлон хорвоо ертөнцид байхгүй гэдэгт бид нар итгэдэг ба. Өнөөдөр бид нар тэр мөчийг бид нар хүлээж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгвэл энэ хооронд бидний энэ харааг сарниулах тийм хуурамч сургаал явах болно гэдгийг хэлээд байна гэсэн үг байхгүй юу? Бүр зарим нь ингээд тэнгэр элч шиг хүртэл үзэгдэнэ гэж хэлээд байна шүү дээ. Тэгвэл итгэгч бидний өөрөг үнэн дотор бат зогсох хэрэгтэй болно гэсэн. За энэ хүртэл би нэг хоёр зүйл ярьсан. Нэгдүгээрт нь худал цуу үг тэр ярианы сүнслэг хор уршигын үг гэхээр энэ бол бурхных биш. Энэ бол диаволынх гэдгийг хэлж байна. Мөн юу гэхээр бас бидний дунд ах дүүсийн дунд, гэр бүлийн дунд, чуулган дунд эвдэрлэлцлийг авчирна. Хоёрдугаарт нь буруу тэр зөрүү сургаалуудын тэр аюул нь юу гэхээр бурхны буруу сургаал нь хүмүүсийг бурхнаас холдуулж идэг. Мөн бас буруу сургаал нь хүмүүсийг төөрөгдүүлж итгэлийг эвддэг юм а гэж хэлсэн. Тэгвэл бид нар сүнсийг шалгаж явах хэрэгтэй. Тэгээд сүнсийг шалгаарай гэсэн байна шүү дээ. Сүнсийг шалгахгүйгээс бид төөрөгдөлд автаж болох юм а гэж. Би тавханд нэг ярьж байсан шүү дээ. Өнөөдөр бас энд ирсэн, шинээр ирсэн хүмүүс бас сайн мэддэг баг. Тэгээд манай ихч одоо нэг бөө болоод ингээл бөө боллоо нэг хэсэг чинь улаан мулаа хийгээл ингээл Тэгээ нэг намайг нэг би энд жоохон удаж агаад Монголд очихгүй жоохон удаж агаад ингээд очисон чинь манай гэрийнхэн бүгдээрээ л тэгж байна. Хааштай манай одоо эгчдэр ингээд ирдэг тэр сүнс нь манай одоо аавын ээжийн сүнс гинэ. Тэгээ гэрэнгүүтээ нөгөө тэд нар ч бас нөгөө тэдний чинь ингээд автагдаад байгаа юм нь үг гэхээр тэр сүнс нь тэр эмээ ирэнгүүтээ миний муу нөгөө хүү хаана явна гэж асуусан гэж байгаа. Тэгээ тэр нь би ингэнэ. Тэгээ нөгөө сүнс ингээд эгчдэр мань бууж ирээд эмээгийн хоолоогоор ярингуудаа намайг хаана явна гэж асууж байна гэж. Тэгээ төшөө юу гэж байна гээл тэгсэн чинь ингээд Есүст итгэдэг юм аа. Тэгээ одоо Есүс гэд яваад байгаа зөв ч юм уу буруу ч юм уу гэсэн чинь нөгөө сүнс чинь тэгж гинэ. Есүс гэд хар залуугаараа ингээд нэг их үс сахал болсон тэр залуу юу? Тэр чи их дээгүүр судалтай гэсэн. Тэр чинь бас айхуу өндөр намын судал байгаа гэх шиг байгаа байхгүй. Их дээгүүр судалтай юм байгаа. За яг зөв замдаа л явж байгаа юм байна гэсэн гэж байгаа. Тэгээ би ээжтэй хэлжсэн. Ээжээ би ийм юмд итгэдэггүй маа. Тэр бол манай эмээ ерөөсөө биш. Энэ бол хэн блэ? Сатан. Энэ бол чөтгөр. Энэ бол диавол. Диавол хуурм эхэлж байгаа маа. Би энийг хэлсэн ба. Тэг мэдээж диавол одоо бүр хитрхи бодтоо санагдуулахаар бүр ингээд нуруу зараалгаж дотор арзаалгамаар ингэж тийм байдлаар бидэнд ингэж өөрийгөө ингэж бидрийг бүр ингээд нэг гэж ангаатал ингэж харуулах тийм үе бас байна. Гэхдээ тэглээгээ тэр бурхан болчлоо гэсэн үг юм уу? Тэг бурханаас дээр гарчлаа гэсэн үг юм уу? Бид нар яг энэ Библийнхаа үнэн дээр баттаа зогсох ёстой. Хэдий тэд бидний хажууд дэндүү хүчтэй юм шиг санагдах байсан ч хорвоо ертөнцийг захирдаг юм шиг бидэнд харагдаж байгаа ч тэр өөрөө ч гэсэн Есүс дээр хурж ирээд хэлжсэн удаа байгаа ш тийм ээ. Надаа нэг л удаа ингээл бүр нүрээрээ унаад мөргөөл сөгдчих юм бол би чамд энэ хорвоо ертөнцийг захирах эрх мэдлийг өгье гэж томорж байгаа ш. Гэтэл өөрийг нь ч бүтээсэн хорвоо ертөнцийг бүтээсэн тэр нэгэн ирж байгаа байхгүй. Тэгэхээр сатан болвол тийм одоо тий бардам тийм одоо нэг за манайхны ярьдгаар өөртөө ихтгэлтэйгээр авахгүй тэрсэн бүр тэгээ эний чи өгөөд мунхарчаад байгаа байхгүй өөрийгөө ингээд бүр ингээд багтсан байдал нь бүр дэндүү байгаа байхгүй. Яг нэг бид нар нэг жоохон багтч ингээд нэг гэрт ирсэн зарим нэг хамаатнууд дотор нэг амар том яриатай нэг ах нарыг сонсчил байсан мэт. Намайг хараараа би тэгнэ ингэнэ гэл ингээд сууж. Тэгээд хэдэн жилийн дараа бас өвдөж мөвдцөөстэй эмнэлгийн орон дээр хөвчих тэр ах тийм байгаагүй л байгаа байхгүй хүчтэй байгаагүй. Итгэгч бидний үүрэг юу гэхээр энэ үнэн дээр бид нар бат цогсох үүрэгтэй. Бид нар үнэн дээрээс
гуйж дайвах юм бол бидний эргэн тойронд бас биднээс мэдхгүйгээр бид нар өөрсдөө ч мэдхгүй нөлөөлж байдаг тэр хүмүүст бид нар сайн мэдээг зөв утгаар нь бид нар таниулж чадахгүй гэсэн үг байна. Гуйж дайвж холилдсон тэр одоо итгэлтэй байж болохгүй гэж Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Холилдсон итгэлтэй байж болохгүй гэж хэлсэн. За би одоо хизээ юм дээр нэг саяхан йог бид нар хийж болохгүй гэд би айгу яасан шүү дээ. Тэгсэн дараа нь хаанагтайгээс нэг хүн тэгсэн баха. Энэ одоо йогийг мэдхгүй мөртлөө яахаараа ингээ йогийг буруутгаад байдаг хүн юм байна. Үгүй йог бид нар хийж болохгүй. Йог бол тэр чигээрээ нөгөө өөр шашны хиндүүгийн хиндүү шашны тэр одоо шүтэнүүдэд өөрийгөө нээж өгч байгаа тэр хөдөлгөөн дасгал байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд янз бүрийн хэлбэрт ороо зогсож байхдаа одоо хиндүү шашин дотор ч баг 2 сая илүү 4 сая ч илүү юм янз бүрийн шүтэн байгаа шүү дээ. Тэгэл тэр олон гартаа мартаа могоо толгоотой одоо хүн биетэй тэр ийм янз бүрийн шүтэн байгаа шүү. Тэгээ тэр шүтэнүүдийг за надад ирээрээ гэсэн тэр одоо нөгөө body wash буюу биеийн тэр одоо мөрөглийг өргөж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол бид нар йог хийж болохгүй гэсэн үг. Яагаад бясалгаа суугаад байгаа юм? Таны дотор байгаа хог новш гэхээсээ илүү өөр шүтэн өөр нэгэнд хин нэгэнд итгэдэг итгэлээс одоо ухрах хэрэгтэй болно. Өөрийгөө хоослно гэдэг чинь. Таны дотор Есүс байгаа юу? Байгаа. Тэгвэл Есүсийг та өөрөөсөө гаргаж байгаад оронд нь та тэр одоо нөгөө шүтэнийг оруулах хэрэгтэй болж байна гэсэн. Хоослох гэдэг чинь яг энийг яриад байгаа байхгүй юу? Тэгвэл Библи дээрх тэр хоослох тэр бид нар өөрсдөө хоослох гэдэг нь юу гэхээр бидний нөгөө хуучин амьдралаа хардаг байсан тэр өнцөг тэр бүзэл санаа одоо бүхэл бидэнд тогтцсон байгаа тэр зүйлсүүдийг бид нар хаяад бид нар Христийн хүн болох тухайл ярьж байна гэсэн. Хоослоод өөрийгөө би гэсэн үзлээ хоослоод Христээр өөрийнхөө амьдралыг захируулахыг ярьж байна гэсэн. Тийм учраас бидний хувьд үнэн дээр бац огсохын тулд бид нар үндсэндээ нэг 2 зүйлийг хийх ёстой. Нэгдүгürt нь үгийг буюу Библийг, Бурхны үгийг бид нар нягтлан судлаж сурах хэрэгтэй болно. Үйлс номын 17 дугаар бүлэг дээр харуул Паул өөрийнхөө одоо нөхдийн хамтаар сайн мэдээ энэ тэнд тараагаал явсан. Теслоника хотынхан болохоор тэднэрт айгүй хатуу хандаад хөөгд явуулсан. Сонсоогүй хатуу байсан гэж аахгүй. Харин тэд нар Берой гэж хотод ирээд одоо Есүсийн тухай ярих үед тэд нар ингээд айгүй урайлах гэж сонссон гэж аахгүй. Тэгээд тэд нар тэгээд зогсоогүй айгүй юмд уул сүртэй ханддаг хүмүүс байж. Тэгээд тэд нар яасан гэхээр тэр Беройчууд бичвэрийг өдөр бүр судлаж Паулийн хэлсэн бүхэн нь үнэн эсхийг тэд нар шалгаж байсан юм а гэж хэлж байгаа. Тэгээд нэгдүгээр Иохны бичсэн нэгдүгээр захидлын 4-р бүлгийн 1-дэр хайртууд минь сүнс болгонд бүү итгэхээрэй. Энд чинь сүнс гэдэгтэй хамтаар хэн нэгний дуу хоолойны тухайс ярьж байгаа байхгүй юу? Тэгээд сүнс болгонд битгий итэг. Харин сүнслүүдийг Бурханаас эсхийг шалгаарай гэж хэлсэн байна. Учир нь олон хуурамч ич үзүүлэгч дэлхийд гарч ирсэн юм а гэж хэлсэн байна. 18 жилийн туршид энэ чуулган дотор янз бүрийн хүмүүс орж гарсан ба. Тэгээд тэд нар янз бүрийн цуглаанаас гаралтай, янз бүрийн үзэл баримтлалт хийдэг. Тэгээд тэд нар зарим нь бол жоохон нэг тийм нэлээд амбицтай хүмүүс байна. Нэг дотороо нэг юм өөр бодолтой хүмүүс бас орж гарсан байгаа. Манайхны гэр бүлүүдээр орж гарсан манайхны хүмүүстэй хувьчилж уулзаад янз бүрийн цуглааны эсрэг, пастрын эсрэг тэгээ одоо муулсан, барьсан тэм зүйлүүд ингээд шивнсэн баг. Хэдийгээр тэд нар ингээ харахад хүчтэй тэгээ одоо ярьдаг одоо янз бүрийн авиас чадвартай мэт юм хүмүүс олооч эвдэрлэлцнийг тарих гэдэг чинь энэ ариун сүнсний ажил мөн үү? Биш, хизээч биш. Би бол энд хизээч итгэдэггүй баг. Тэгэхээр зэрэг бид нар айгуу сайн ойлгох ёстой. Сүнс болгоныг төр дуу хоолой болгоныг бид нар сонсох шаардлагатай биш ээ. Дагах шаардлагатай биш ээ. Харин бид нар эзнийхээ дуу хоолойг дагдаг. Тэгвэл ариун сүнсний дуу хоолой бол юугаар бидэнд хилэгддэг лээ? Ариун сүнсний дуу хоолойг бид нар яаж сонсох вэ? Зүгээр л бид нар ингээд сонсоод өөрийгөө хоослоод ингээд суугаад ангууд ариун сүнс тантай шууд ярина гэж бодож байна. Магадгүй ярьж магадгүй гэхдээ
Бурхан бидэнтэй хамгийн ойрхон өдөр болгон ямар ч цагт ярьж болох нэг арга замыг өгсөн нь тэр үгээ өгсөн байгаа тоххой. Энэ үгийг нэг Бероочууд аваад тэд нар энэ Паул яг хэлсэн үү? Библийн тэн дээр нэм байт юм уу? Ингэж судалсан гэж байгаа байхгүй юу? Тэр үед бол шинэ гэрээ бичигдээгүй байсан. Тэр үед энэ хуучин гэрээ болон иш үзүүлэгчдийн номууд бичигдсэн байсан. Нэг юм багц ном байсангүй, туснаа номнууд байж. Тэгээд тэд нар энийг уншихын тулд сүм рүү ирдэг болсон. Айл олгонд ингээд хэвлэл байгаагүй ш тэр үед ч. Тэд нар сүм рүү зорж ирээд хэн нэг нь тэдэнд уншиж өгдөг гэсэн баг. Тэгээд нэрээ энэ Паул чинь яг энийг ингэж яриад байгаа юм шиг ингээ ойлгосон гэж аахгүй. Тэгээд тэндээс үнэхээр маш чухал нэм нандин итгэл бүхий хүмүүс төрсөн байгаа байхгүй юу? Бурхан Бероочуудыг бас магтсан байдаг дараа нь. Тэгэхээр Эфес 4-р бүлгийн 14-өөс 15 дээр за бид одоо цаашид хүүхэд байхаа болж давлгаанд энд тэнд шидэгдэн аливаа номлын салхи хүмүүсийн ов мэх болон залхиа хувилдааны башир аргад туугдалгүй үннийг барьж ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүн өөд Христ өөд бүх талаар өсцгөөё гэж уриалсан баг. Үнэнг бид нар хэлэх хэрэгтэй. Үнэнг бид нар ярих хэрэгтэй. Үнэн дотор бид нар зогсох хэрэгтэй. Үнний талд бид нар зогсох хэрэгтэй. Хэдийгээр заримдаа хэн нэгэнд бид нар үннийг шударгаар хэлэх хэрэгтэй болох боловч хатуу байж болно. Гэтэ бид нар энийг хайргүй хийвэл бусдыг шархлуулна гэсэн үг. Тэгээ нэг дандаа цавчдаг нэг юм номлогч байсан маа. Цуглаан ингээд нэг юм нэлээ олон жил болцсон бас овоо хэдэн хүнтэй цуглаанд залгамж халаа авсан номлогч байхгүй. Тэр номлогч яасан гэхээр ингээд нэг юу яадаг? Чавчдаг номлогч. Чавчдаг гэдэг нь сэлэмтэй байхгүй, хоёр гартаа сэлэмтэй. Тэгээд ингээд юм л олвол за чи бүтэнсэн өдөр цуглаандаа ирэхгүй бол чи мөнхийн галтай нууранд хаягдана. Чавчиж байна. За чи одоо ингээд өргөл мөргөлдөө ингээд сайн хандахгүй бол сэтгэлээс хандахгүй бол чи бурхан талархаагүй хэрэг. Түүнийг хүндлээгүй хэрэг. Тэгээ мөнхийн галтай нууранд хаягдана. За чи одоо тэгээд нүгэл бол ингүүл тэгүүл гэж та тэр цуглааныхан байж суух газаргүй болсон учраас тэд нар өөр цуглаан руу явцгаасан ба. Тэгээ нөгөө чи нэг өдөр цуглаандаа ингээд ирс чинь хинч байгаагүй. Эхнэр нь ч бас ирээгүй гинэ. Эхнэр нь яхаараа ирдэггүй. Эхнэрийгээ хүртэл гэртээ чи муу эхнэр байгаа учраас мөнхийн галтай нууранд хаягдана гэж чавчсан байгаа. Тэгээд тэр чавчуулсан сорвтой хүмүүс чинь ингээд дахиж чавчуулахгүй өвдөхийг хүсэхгүй шүү дээ. Тэгээд тэд нар айс. Тэгээд тэр цуглаан хаяад авцгаас. Тэгээд нөгөө чи цуглаан дээр ирчээд эзэн минь би танд үйлчилсэн шүү дээ. Гэтэл энэ хүмүүсийг хар. Та хүсвэл энэ хүмүүсийг чавчаад хаяач гэсэн баг. Ихсэг магадгүй яг түн өөрт нь бодогдсон бодлох. Бурхан түүний зүгсгэлд ярьсан юм шиг байна. Би энэ цуглааныг дахин сэргээхийн тулд би нэг хүнийг чавчих хэрэгтэй боллоо гэсэн. Тэр хүн энэ таалагдах хэсгийг би сайн мэдэхгүй байна. Тэр хүн гол нь шийдвэрээ надад хэлчихвэл би чавчихад одоо ч гэсэн бэлэн байна гэсэн. Тэгээ нөгөө паст номлогч ойлгосон байгаа. Тэгээд бурхан минь та надад заагаач. Би танаас сурмаар байна гэсэн. Тэгвэл тэр хүмүүс зүхтаж очсон байгаа цуглаан руу ингээд зүгээр чимээгөө дөрөв аваргаач болоод хамаагүй чи ороо суугаад гэсэн. Тэгээ нөгөө чи ингээд тэр цуглаан руу ингээд одоо сүүлийн үед өсөж байгаа маш том цуглаан байгаа. Тэр цуглаан руу явдаг юунд сурсан байна л да. Автобусанд суусан. Суугаал нөгөөд чинь юу ойлгосон гэхээр хүмүүс ингээ энд тэнд бурхны хайрын тухай ярьж гин. Тэгээд тэг тусмаа өөрсдийнхөө тэр гим нүглээсээ эргэх тухай ярьж байгаа. Тэгээд хэрхэн амьдрал нь өөрчлөгдсөн тухайгаа ингээ ярьж байгааг сонсоод миний номлолоостой утгаараа буруу байсан байна гэдгийг ойлгосон баг. За мангэр би жоохон одоо ч гэсэн болоогүй л байгаа л да. Гэтэ анх одоо номлож эхлэх үедээ бол ер нь эхэлж авчдаг байсан да ер нь бол. Мэдгүй одоо миний номлоос болж хэдэн хүн толгоогүй болсон юм бөмбөд? Хэдэн хүн чихгүй болсон юм бөмбөд? Хэдэн хүн одоо сүм рүү ирэх одоо гар хүлгүй болсон юм бөмбөд?
Энэ өдөр би эзэнд хэлсэн ба эзэн минь би одоо арай л надаа яагаад миний гарт яагаад юм сэлэм ирсэн болоо. Тэг би нөгөө Библиэлд байгаа тэр Эфес 6 дугаар бүлэг дээр гардаг сүнсний нөгөө өвч бүрэн зэвсгэгдийн талаар би буруу ойлгосон байгаа байхгүй юу? Бурхны үг бол хоёр талтай эртээ сэлэм гэсэн учраас тэр үгээр л цавчаад байвал ер нь юм болгон зүг болно гэж бодсон ба. Үгүй ээ. Энд чинь нөгөө нэг диаволын эсрэг те бузар муу харанхуй хүчний эсрэг тэмцэх зэвсэг байсан байгаа байхгүй юу? Түүнээс би хүнийг цавчиж өөлөх тэр бүтээгчл би биш. Би засварчлал нь биш гэдгийг ойлгосон. Тэгээд би эзэнд гэмс уучлаарай эзэн минь. Би өөрөө ч засваршгүй итгээд би бусдыг засах юм. Харин таны үг бусдыг засдаг юм байна. Харин би үүнийг сэлэн болгочвол би хэнийг яаж засварсныг би мэдэх вэ? Өнөөдөр бид нар бас бусдад яг энэ утгаараа бид нар хайрыг түгээгчд байх ёстой шүү. Тэгэхгүй ингээд юм туханд хүрэхгүй чи бузар итгээд чи мөн нүгэлтэн нүглийн боол удахгүй чи там дунах гэж байгаа гэдэгвэл тэр та чавчаал хайж яана гэсэн. Тэр хүн Бурхныг сонсох чихгүй болчихлаа таны чавцснаас болж. Петрийн дагалдагчны нэг Есүсийн дагалдагчны нэг Петр Есүсийг хамгаалж байгаа нэртэйгээр тэ одоо тэрүүн тахилчийн нэг зарцын чихийг нь ячдаг ш тийм ээ. Чавчдаг ш. Тэнгүүд Есүс юу гэсэн гэхээр элд агсагч нь өөрөө элдэндээ өгөхгүй шүү гэсэн баг. Бусдыг шүүгч нь өөрөө шүүгдэж өгнө. Тэгээ бусдыг дүүжлэгч нь өөрөө дүүжлэгдэж өгнө. Юу таарсан түүнийгээ хураана гэж. Тэгвэл бүгдээрээ эсэргээр нь Есүсийг хэлсэн үгийг бүгдээрээ сахиад үнэн дотор бат зогсож түүний хайрыг бусдад бүгдээрээ түгээгчд байцгаая гэж уриалж байна. Хайрын дотор үнэн ярих нь сүнслэг төлөвшил юм аа. Бас зөв замыг тогтоож өгдөг юм а гэдгийг хэлхийг хүсэж байна. Худал цуу яриа, буруу сургаал нь хүний нэр төрийг гутаага зогсохгүй сүнслэг байдал, итгэлийн замналыг нь хорлох аюултай. Бид Христ итгэлийн үнэнд бат зогсож бичвэрийг өдөр бүр судлаж Бурхны сүнсний өдрөмжаар бид нар амьдрах ёстой. Христ бол зам, үнэн, ам юм а. Иохны 14:6 дээр хэлсэн ба. Түүний үнэн дотор л жинхэнэ эрх чөлөө байгаа гэж хэлснийг бүгдээрээ дахиад санацгаая. Би та бүхнийг уриалж хэрвээ та худал үг ташуу сургаал давтаж байсан бол Бурхныхаа өмнө гимшиж уучлалгүйгаарай. Бурхны үгэн дээр байдгүй зүйлд та автаж түүнийг араас явсан бол та эзэн минь би хэтрүүлж байсан байна. Намайг уучлаарай гэж эргэж ирээрэй гэж урьж байна. Хэрвээ та үнэн дотор зогсож зөв сургаалыг зааж байхыг зөв сайн мэдээг түгээж авахыг хүсвэл өнөөдөр Бурханаас та удирдлагыг өдөрдмжийг гуугаарай гэж хүсэж байна. Даруу яриараа гэсэн шүү дээ. Хайр дотор яриараа гэсэн шүү дээ. Тийм ээ. Би өөртөө нэг зүйлс нүдний шилээрэл би бусад хүмүүсийг тэгж хараад тэрэндээ багтааж харыг өвөл үгүй ийм хизээж байхгүй. Бурхан өөрийнхөө нүдээр л харж байгаа. Бурхан өөрийнхөө хэмжүүрээр л биднийг хэмжиж байгаа. Бурхан тэр хүнийг өөрийнхөө л харж байгаа. Харин тэрнийг нь бид нар шүүх юм бэ. Бид бүгд үннийг гэрч болж үнэн үгээр бусдыг амьдруулахыг хичээх ёстой юм аа. Энэ бүхний төгсгөлөг дээр хамтдаа энд гарч байгаа ишлэг дээр хамтдаа нэг чангаар уншия. Есүс юу гэсэн гэнэ? 1-2-3. Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн маа. Аамен. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая.